Ганган соо нэртэй яваа их ганган. Нас өдөр 75 хүрч байна. Намайг 75 хүрчихсэн. Ёстой ийм насанд ийм байна гэдэг чи ямар гоё юм бэ? Та копа мөчид копага дээдэн дэше шуу гэд намайг дээд нингүүсэн шүү. Гэхдээ тэгсэн чинь дээр ч бас инээгээл хөхрөө зүүжигтэй. Тэгэхээр бүр санаа зовоод. Би бүр танд нэг зөвлөгөө өгмөр байна л да. За тэг. Одоо рок ч юм уу эсвэл амьд хөгжимтэй нэг юм үзүүлвэл бас их гоё байх шүү. Тэгээд бас дээрэс нь та гутлаа манай үзэгчдэд нэг харуулчихгүй гутлаа. Зүгээр л хормоогоо жоохон дээш нь болгоод. За энэ бол ковбой. Ковбой юмсан. Тэгэхээр гутлыг чи хараад шанцны чи хөгийг сонсоод та нэг рок хөгжимтэй нэг ирээрээ. Баярлалаа. Сайхан байна. Түрүүлээ тийм гэсэн үү? Түрүүлээ сайн гэсэн. Үзэгчд маань хэрүүлээж авчих. Үзэгчд маань зүгээр улам сайн гэж алгадчихад байх юм. Таныг тэнцвүүлэхэд бол ерөнхийдөө бол хөгжим тоглох шаардлага. Зүгээр ярихад л хангалттай. Та тэнцлээ. Үнэхээр урлаг бол хүнийг бол ийм болгож хүмүүжүүлдэг. Тэгээд та олон сайхан шавьтай болоосаа гэж би бас итгэж байна. Та авьяаслаг монголчууд шоуг шимэх хүн яриангүй мөн. Сайхан тэнцчихэд баярлж байна. Өвгөн тэнцэнэ гэдэг чи одоо бас ховор тохиолдол шүү дээ. Ийм сайхан залуучуудтай уралдаанд орчхоо тэгээд тэнцчихэд байна. Арай төрүүлсэнгүй. Ер нь одоо болоогүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо дахиад шатууд байгаа. Тийм тэгээд за их баярлалаа. Танд амжилт хүсье. Олон сайхан уран бүтээлийг дараагийн шатандаа тоглоорой. Одоо дараагийнхт нь тэнцэх байгаа да. 5 минут.